Та мэдээлэл өгөөч. Ариун сонгой. Та яагаад манай зураглаач би талтаад байгаа юм бэ? Энэ оюутлагын татвартай холбоотой ямар асуудал яригддаг юм бэ? Өөрөөс нь асуулт байна. 800 900 тэрбум төгрөгийн Асуу. Засгийн газраас нь асуулт. 800 900 тэрбум төгрөгийн хохирол усад учирсан юм уу? Засгийн газраас нь асуулт. Ямар учраас таныг шалгаад байгаа юм? Засгийн газраас нь асуулт. Мэдээлэл өгөөч ариун сонгой та бас тагнуул эрхийн газрын дараагаар ажиллаж байсан. Чухал албан тушаалуудад ажиллаж байсан та мэдээлэл газраас нь асуулт. Үнэхээр улсад 800 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм уу? Засгийн газраас нь асуулт. Та мэдээлэл өгөл дөө. Ариун сонгой. Мэдээлэл өгөөч татгүй. 800 900 тэрбум төгрөгийн газраас нь асуулт. ямар хэрэгээр таныг эрэг эрэг татаа шалгаад байна штэ. Засгийн газраас Ямар хэрэгээр шалгаад байгаа юм бэ? Тэрийг мэдээлэл өгч. яах гэдэг юм бэ? Мэдээлэл өгөөч тхөө. Яах вэ? Гүнчаар юу? Засгийн газрын шийдвэр шүү дээ. Монгол улсын засгийн газар шийдвэр гаргасан Эрдэнэт сайд байсан хамгийн сайд. Тэгээ өөрснөө бүхэл бүтэн 3 удаагийн засгийн газар хуралцсан байдیں۔ Наач намд шиг дараа нь өгчийг. Йоо энэ хажууд нь яг ишилж байгаа юм чи. Тхөө зөндөө хөдөлтөж гүйлээ. Та зогсоод тайлбар мэдээлэл өгч болдгоо юм уу? Өгдөгтэй чи боо. Би ч бас болохгүй шүү дээ. Бүхэл бүтэн Монгол улсын бас нэг нууц хариуцсан хүн шүү дээ. Тий, гэхдээ та татварын эрхийн газрын дараагаар ажиллаж байхад оюутлагоогоос авах хэмжээний татварыг тэгэлсэн. Энэ нь улсад 800 900 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг энэ асуудлаар шалгагдж байгаа хүн байхгүй юу? Тэр яг яагаад оюутлагоо татвараас буцсан? Энэ боломжийг яагаад төрийн алба болгосон юм бэ гэдэг асуулт байна. Тэгэхээр Монгол улсын засгийн газар бүтэн жил шахуу ажиллаад намайг тэр ажил дээр очихоос өмнө тэгээ шийдвэр гаргаад уул уурхай яамны комисс байгуулад өнгөргөө. Тэгээ зурмгийн том машин ч ихтэй. Би зүгээр тайван байж би өгчий зүгээр хамаагүй. Нууц юм бол ярихгүй. За би нууц юм асуухгүй. Тэгж яах гэдэг. За. Асуулт ойлгомжтой тийм. Өөр асуучих.